ерөнхий зохион байгуулагч Мицэг эмээн үзүүлж байна. Одоо судлаачдын үзэж байгаагаар дэлхийн нэг 15 орнд хөөмийн урлаг хөгжиж байгаа юм. Хөөмийн болон хөөмийн төстэй урлаг шүү. Тэгээ төстэй урлаг гэж. Тэгээ. За тэрний одоо гол хоёр төлөөлөгч бол үнэхээр одоо Монгол хөөмийн, Тува хөөмийн. Энэ бол өөрийнхөө тэр хэл соёлын онцлогоос тийм ээ бас өөрөөр хөгжиж байна. 2006 онд одоо ерөнхийлөгчийн зарлага гарлаа шүү дээ. Монгол хөөмийг хөгжүүлэхтэй холбогдсон Монгол хөөмийн ямар онцлогтой юм гэхээр нарийн эсгэрээ буюу хархираа ийм одоо хоёр төрлийн энийг салбарлсан олон төрөл байна гэж үзүүлж байна. Тэгээ Монголын тэр эсгэрээ за тэгээ ялангуяа одоо сундуугаан одоо тэр нэг сонгодог хэлбэрт хүргэсэн байдал бол ер нь одоо манай залуучууд л авч явж байна. Гэтэл Тува гэхэд одоо юу гэдэг нь Чайковскийн Неаполитан дууг тийм үү? Одоо захын хөөмөчд хөөмөлөх хүн байна гэвэл тэнд бол байхгүй. Тэгээ яг л тэр аялуулах онцлог нь бол тэнд хөгжөөгүй. А ер нь бол тэр төрлөөрөө сайхан дуурах тийм ээ? Энэ бол байна. Тува өөрөө бол одоо 6 төрлийн хөөмийтэй нэг аялгуулад байдгүй тийм ээ нэг айхтар нарийн эсгэрээ хийдгүй. Тува хөөмийн Монгол хөөмийн одоо арга барил бол хоёр тустай. Манайх бол арай өөр мэт шүү дээ. Тэр Монгол хөөмийн нэг тийм нэг сонгодог шинж. Далаад оноос одоо сундыг аваад үндсэндээ одоо ганцаараа хөөмийн урлагийг чинь гадаад дотоодгоос хурдчилж явлаа шүү дээ. 2000 он гарсаар бол үнэхээр энэ бол давлгаа бол үнэхээр хүчтэй. Өөртөө нөгөө цунами гэдэг шиг том төрлөг болж орж ирж байгаа. Тэгээ манай хөсгтэй хамтлаг гэхтэл одоо 2008 онд хөөмийн одоо улсын хэмжээний анхны үндэсний хэмжээний уралдаан зохион байгуулахад л тэр чинь нөгөө гоцлолоор хамтлагаар гэдэг ингээд төрлүүдийг заагаад гараад ирэхээр хамтлагийн төрөл болж орж ирээл. Тэгэл өөрсдөө нээгээд гаргаад ирж байгаа. Тэгэл ерөөсөө 2008 он тэргүүн байрын нийслэл үндэсний төр уралдааны. Тэгэл 2009 онд бид нар олон улсын арга хэмжээ наадам зохион байгуулсан. Тэрэнд дахиж бэлдээл уран сангаа баяжуулаад тэгэл 2009 оноос хойш үнэхээр үндсэндээ одоо өсгтэй хамтлагийн хувьд босоод ирсэн. Өвөр монголчууд бол сүүлийн үед бол мөнгөд гарч ирж байна. Тэнд бол Туваагаас хүмүүс аваачаа сургаж байна. Монголоос аваачаад одоо цэрэн багшгаалтын сургаж байна. Өвөр Монголд бол ер нь ингээд хоёр одоо сургалтын тэр юугаар хүмүүцсэн хөөмөчтөр нэлээд задгай дөө гэдэг юм уу. Одоо задгай гэдэг нь юу гэхээр нэлээд тийм чөлөөтэй авчиж байгаа байхгүй юу? Өнгөрсөн зун гэхэд Ховд аймагт хөөмийн олон улсын том наадам зохион байгууллаа. 4-р наадам зохион байгуулсан. Энд Туваачууд ирлээ, өвөр монголууд ирлээ. Ер нь чангарсан байх шүү. Тэн чинь уралдаан наадамд өөрийгөө сорно гэдэг чинь би хаана байна?
миний энэ хөгжүүлэх гээд энэ зүтгээд байгаа юм хөгжлийнхаа аль шатанд явна. Тэр уралдаан төрүүлэх хоцрохын асуудал бол гол биш тийм ээ. Өөрийнхөө байр суурийг олох асуудал ахгүй. Тэгээ энийг олуулахын тулд бол одоо улсаас зохион байгуулалтаар тийм олон улсын уралдаан наадам үндэсний хэмжээнд өөрийн орон зохион байгуулах. Гадаа дотн болж байгаа уралдаан наадамд явуулах асуудал байна. За манай өсөлттэй хамтлаг бол өнгөрсөн жил одоо гадаад харилцааны яамны шугамар одоо тэр хөтөлбөр төсөлд ороод ингээ явж байна. Энэ бол сайн. Тэгээ энэний зэрэгцээ одоо бид бол байгууллага давхар сурчлага гэж ойлгож байна. Тийм учраас ингээд энэ өсөлтөн хамтлагийнхаа энэ залуучуудад үнэхээр одоо энэ одоо зүтгэсэн зүтгэлийнхаа төлөө эннийхээ үр шимийг хүртээсэ. За ингээд энэ хамтлагаар Монгол орноо энэ язгуур урлагаа тийм ээ энэ ардын уран бүтээлээ одоо сурталчилж улам өнгөтэй өөдрөгөө басаал гэж хүсэж байна. Их л амжилтыг хүсэж байна да. Баярлалаа. Өсөлтөн баг дэлхийн тайзнаа. Америк нэгдсэн улс Канадаар хийх аялын тоглолт 2017 оны 3 сарын 3-наас 26.